За сайн байцгаана уу? 1 сарын 27-ноос 3 сарын 21 хүртэл амрах улсантай холбогдуулаад хаан эрдэнэ сургуулиас гэрийн даалгавар өгөнгөө гэрийн даалгавар хийх зөвлөмжийг давхар өгöж байна. За багш нь өнөөдөр 2 дугаар ангийн Монгол хэлний хичээлийн гэрийн даалгаврын зөвлөмжийг хүргэхээр бэлдсэн байна. За эхний ээлж нь цээж чигний талаар зөвлөмж өгье эцэгчүүдэд. За цээж чигийг хийлгэхдээ эхлээд хүүхдүүдээр анхааралтай сайн нүдлүүлэх хэрэгтэй. Шууд бичүүлэлгүйгээр өөрөөр нь уншуулад нүдлүүлнэ. Дараа нь эцэг их өөрөө уншиж өгнө. Бүтэн ихийг бүтнээр нь уншиж өгнө. За тэгээд нүдлсний үндсэн дээр дараа нь цээж чигийг хийж эхэлнэ. За тэгээд цээж чигэн дээр сайн хийж байгаа хүүхдүүд байгаа, жоохон тааруу хийж байгаа хүүхдүүд байгаа. За сайн хийж байгаа хүүхдүүдийн хувьд бол алсаас холоос хэлж өгч болно. Тааруу хийж байгаа хүүхдүүдийг яг хажууд нь суугаад хажуунаас нь хэлж өгч хийлгээрэй гэж зөвлөмөр байна. За хоёрт нь үеийн тухай ойлголт байгаа. За нэг үедээ үг, хоёр үедээ үг гэд даалгавар дээр орсон байгаа. За үе. Жишээ тайлбарлаж өгье. Эд. Гэх төвүүд байгаа. За үе гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр эгшийнхын тоогоор хэдэн үетэй үг байна гэдгийг мэдэж болно. За эхний үгэн дээр нэг эгшиг орсон учраас нэг үетэй үг гэж хэлээд байгаа юм. За дараагийн үг хавар гэдэг үг нь энд нэг эгшиг орсон байна. Дахиад ард нь дахиад нэг эгшиг орсон учраас энэ хоёр үетэй үг. Хоёр үетэй үг үүсгээрээ хоёр үетэй үг зохиож бичээрэй гэвэл энэ загварын дагуу зохиож бичих юм байна. За дараагийнх нь энд нэг эгшиг энд гэд 3 удаа эгшиг орсон учраас 3 үетэй үг. За дөрөвдөх нь ингээд 4 үетэй үе гэж хэлэгдэх юм. 4 үетэй үг зохиогоорой гэвэл эгшиг хэдэн удаа орсон байна тэрийг харж байгаад үгээ зохиох нь. За урт эгшигийг нийтэд нь нийлүүлээд 1 тооцно. За мөн ха гэж бичээд за энэ үеийг 2 үетэй үг болгож бичээрэй гэж бичсэн даалгавар байх юм бол мэдээж хавар гэж 2 үетэй үг болгож бичих юм. Мөн сар ч юм уу ингээ 2 үетэй үг болгож бичих болох юм байна. За дараагийнх нь үеийг таслан бичих, үеэр зааглан бичих. Ер нь энэ үетэй холбоотой үеэр тасалж бичихийн тулд нэг үетэй үг бол үеэр тасрахгүй, хоёр ба түүнээс дээш үетэй үгүүд үеэр тасран бичигдэнэ. За мөн эгшийнхаа тоогоор тасран. Энд хоёр эгшиг байгаа учраас хоёр тасран гэсэн үг. Вар гэж хоёр тасран. За дундаа нэг эгшиг нэг гийгүүлэгч авсан учраас нэг гийгүүлэгчийн урдуур тасрах нь байна. Урдуур тасрах нь байна. За эрдэнэ гэдэг үгийг үеэр таслан бичээ. Эрдэнэ гэдэг үгийг үеэр таслан бичихийн тулд хэдэн эгшиг байгаа гэхлээр харна. За 3 эгшиг байгаа учраас 3 үе болж тасрах нэ гэж ойлгох юм. За эхнийх нь үеийн цаг дээр 2 гийгүүлэгч зэрэгцээ орсон байвал 2 гийгүүлэгчийн дундуур тасарна. За дараагийнхыг таслахдаа үеийн цаг дээр 1 гийгүүлэгч байгаа учраас 1 гийгүүлэгчийн өмнөөр тасарна. Нэ гэж ингэж үеэр тасрах нэ. За 4 үетэй мөн адилхан эгшийнхаа тоогоор үеэр тасрна. За үеийн заагнуудаа хараа явчихна. Нэг эгшигээс дараагийн эгшиг хүртэлх зайг үеийн зааг байна. Энэ дээр хэдэн гийгүүлэгч байгааг анхаарч харах нь энэ хооронд. За энэ хооронд 1 гийгүүлэгч байвал түүний өмнөөр тасрна. Өмнөөр нь тасраад дараагийнх нь 2 гийгүүлэгч байгаа учраас 2 гийгүүлэгчийн дундуур тасрна. 1 гийгүүлэгч байгаа учраас түүний өмнөөр тасрна. Цэвэрлэгээ гэдэг үг ингэж үеэр тасрах нэ. Хэрвээ энд байхгүй тохиолдол байхгүй үг нэг байна. За энд 3 гийгүүлэгч үеийн цаг дээр орсон байна. Энд 3 гийгүүлэгч орсон байна.
За 3 гэгүүлэгч нэг дор орсон үгийг үеэр таслахдаа сүүлийн гэгүүлэгчийн өмнөөр таслана. Хамгийн сүүлд байгаа гэгүүлэгчийн өмнөөр таслана. Сакс. Ингэж тасрах юм байна. За үе болон үеэр таслах зөвлөгөөнөөр энэ зүйлүүдийг анхаарал татсан байхад үеэр таслах даалгавруудыг сайн хийж чадах байхаа гэж бодож байна. За дараагийнх нь эрэм үгийн бичих байгаа. Үгэнд эрэм үгийн зөв залгам бичих. За эрэм үгийн эм үгийн. За эрэм үгийг залгаж бичихтэй үндсэн дүрмэндээ бол эм үг буюу а, о, их шиг орсон үг. Эм үг буюу о, у их шиг орсон үг. Эр их шиг орсон үгэнд эр үгийн, эм их шиг орсон үгэнд эм үгийн залгаж бичнэ. За энэ тохиолдлыг зөрчих тохиолдол байгаа. Энэ дүрмийг зөрчих тохиолдол нь зөөлний тэмдгээр төгссөн үг. Ж, ч, иш үсгээр төгссөн. За мөн хэлний гээгээр төгссөн үг. Төгссөн үгнүүдэд эр их шиг орсон байсан хэдий ч эм үгийг залгаж бичнэ. За жишээ хувь гэдэг үг байлаа. Зөөлний тэмдгээр төгссөн үг нь эм үгийг залгаж бичнэ. Уртыг залгахдаа хувийн гэдэг. Хэдий эр их шиг орсон байгаа хэдий ч зөөлний тэмдгээр төгссөн учраас эм үгийг бичнэ. За жичиш багш иш үсгээр төгссөн байна. Энд. За иш үсгээр төгссөн учраас хэдий эр их шиг орсон эр үгийг бичих ёстой байтал эм үгийг бичиж залгана. Жолоочин, тогоочин гэж жишээ өгнүүдээ. За хэлнийг багийн гэж эм үгийг залгаж бичнэ. За дараагийн дугаарт нь авиа үсэг тодорхойлох даалгаврууд байгаа. За авиа үсэг тодорхойлох даалгавар дээр анхаарах ганц 2 үг дээр жишээ хийя. За аргал гэдэг үг байна. За үсгийг тоолохдоо бүх байгаа үсгийг нэгэнгүү тоолно. 1 2 3 4 5 6. За 6 үсэг байна. За авиа тоолохдоо авиа сонсогдож байгаа үсэг болгоныг хэлнэ. А, Р, Г, А, Л. Зөөлний тэмдэг дээр харин авиа сонсогдохгүй учраас 5 авиа. 5 авиа гэж бичнэ. За сайр гэдэг үг байна. Хос их шиг орсон үг байна. Сайр гэдэг үг байна. За үсгийг тоолохдоо бүгдийг тоолно. 1 2 3 4 гэ 1 1 3. За 4 үсэг. Авиа тоолохдоо хос их шиг буюу урт их шиг нийлээд 1 авиа болж сонсогдож байгаа. А гэж хэлэхэд 2 өөр авиа сонсогдохгүй 1 авиа сонсогдож байгаа учраас нийлүүлээд 1 авиад тооцож тоолно. 1 2 3 авиа гэж тэмдэглэх нэ. За урт их шигтэй үг хоорондоо гэдэг үг байна. За үсгээ тоолъё. 4 5 6 7 8 9 үсэг. За авиа тоолъё. Авиа тоолохдоо хос их шигтэй мөн адилхан урт их шигнүүд нийлээд 1 авиа болно. Сонсогдох байдлаараа гэсэн о гэд 1 авиа сонсогдож байгаа учраас нийлүүлээд 1 гэж тоолно. Авиа 1 2 3 4 5 6 7 авиа. Авиа гэж тоолох нэ. За эднэрийг
анхаарал авиа үсгийн тодорхойлох даалгавруудаа анхааралтай хийгээрэй. За дараагийн дугаарт нь их зохиох даалгавар байгаа. За их зохиох даалгавар маань эхийг бид нэр эхлээд уншиж сурсан. Уншаад ямар зааврын дагуу яаж унших вэ гэдгээ бас хамтдаа сурцгаасан байгаа. Эхлээд дараа нь төгсгөлтөн гэдэг зааврын дагуу их уншаад уншсан ихээ ярилцаж сурсан байгаа. Эхлээд төгсгөлтөн. Төгсгөлтөн гэсэн байна. За тэгэхээр их зохиохдоо эхлээд багш нь зураг юм уу сэдв өгсөн байгаа. Хэрвээ сэдв байхгүй зураг өгсөн байвал зургаа эхлээд ажиглаад зурган дээр маань ямар нэр өгч болох вэ? Зургаа ажиглана. Ямар нэр өгч болох вэ? Нэрээ өгснийхаа дараа үйл явдлуудыг харан зургаа ажиглана. Тэгээ эхлээд ямар үйл явдал болсон байж болох вэ? Дараа нь ямар үйл явдал болсон байж болох вэ? Төгсгөлт нь ямар үйл явдал болсон байж болох вэ гэдгээ өөрийнхөө бодол санааг эмхэл зэгцлээ дотроо. Тэгээ эхлээд ноорог цаасан дээр, ноорог дэвтэр дээр эсвэл харандаагаар бичнэ. Тэгээ аав ээж маань хүүхдийнхаа бичсэн ихийг шалгаад алдаа юу вэ? За хүн найруулгын хувьд ямар алдааг яаж засаж сайжруулж болох вэ гэдгээ хамтран ярилцаад хийгээсэй гэж хүсэж байна. За хамгийн сүүлийн дугаарт нь асуух өгүүлбэрийн тухай ойлголт даалгаварт орсон байгаа. Асуух өгүүлбэр зохион бичээрэй. За асуух өгүүлбэр гэдэг нь ямар утгатай өгүүлбэр байх вэ? Асуух өгүүлбэрт ямар тэмдэг хэрэгэлдэг вэ? За тэр талаар багш нь багахан зөвлөгөө өгье. За асуух өгүүлбэр маань хэлэгдэх байдлаараа мэдэгдэж болно. Чи хаанаас ирсэн бэ? Гэх асуусан өнгө аястай бичигдэнэ. Асуух өгүүлбэр эхлэхдээ мөн том үсгээрээ эхэлнэ. Хаанаас ирсэн бэ? Чи хаанаас ирсэн бэ? За үгийн төгсгөл асуултын тэмдэг байна. Заавал асуултын тэмдэг байна. За асуух өгүүлбэр зохион бичээрэй гэсэн байх юм бол өгүүлбэрээ бичээд ард нь асуултын тэмдэг тавиагүй байвал алдаан тооцогдох нь байна, тийм ээ? Тэгэхээр асуултын тэмдгийг заавал хэрэглэх хэрэгтэй. Цэг тэмдгийг зөв ашиглах хэрэгтэй. Өгүүлбэр эхлэхдээ томоор эхэлнэ. Өгүүлбэр төгсөхдөө цэг тэмдгээр төгснөө гэдгийг анхаарч хийгээрэй тэр даалгавар дээр. За өнөөдрийн зөвлөмж маань ингээд дуусчин. Та бүхэн даалгавраа сайн хийгээд гэртээ байж гэрээсээ гаралгүйгээр тэжээлэг хоол хүнсээ хэрэглээд тэгээ сайхан амраад ирцгээгээрэй. Баярлалаа.